Би угаасаа нэг тийм нээлттэй байж чадаггүй. Олон хүнтэй газар амар сандраад яг ой модон очихоор нэг амар өөрөөрөө болдог. Тэгээд байгалийн чимээ сонсохоор ер нь л тэгээд ингээд амар сандардын чичилмчүүдтэй цэрмээрээ мартадаг. Тэгэл хүчил зэрэгч явахгүй бол тэгэл хүмүүс авахгүй. Тэгээд ой мод тэгэл мод авахгүй бол тэгээ ус байхгүй. Тэгээ ус байхгүй бол хүмүүс байхгүй. Хүмүүсийг бити гадуур ой модонд очаараа модондоо бити хадаг буяа чи мод хадаг буюул нь амьгүй болж хөх магадaltaй тэрнээс олж хэрэм тоншуул гээд энэ хэмжээд хоолг болдог. Бэлэн хогийн цав байж байгаа зүгээр гадуур нь шидчихэл явдаг. Биэсэн бол хогийг аваа хийгээд. Ер нь тэгээд ой модонд очиод хог могоо хаяад байвал удахгүй ойгүй ч болчих юм билүү те. Хогоо бити ил задгаа чи хэрэв бид нар машин завж аваад асан тамилах хэсэг газар унгаагаад ой модонд юуж ахса тэгвэл 1 секундэд 2 газар шатдаг гэсэн. Тэгэхээр ой мод болно гэсэн. Та нар ой дотор зугаад зингэхтэй бити хогоо хаяарай. Бас мөнгөлөг зүйлийг хизээж бити хаяарай. Модоолсоо хайрлаж явах хэрэгтэй л гэж боддیں۔